За дараагийн хичээлдээ тавтамжил. За бүүстээ хэрхэн сунгах вэ? За юуны төрөнд facebook.com p гэдээ орно. За p-г орохоор одоо тухайн бүхэн аккаунтн дээр асаалтаа бүүст болон унтраастаа бүүст бол шууд харагдана гэсэн үг. За энэчнээс одоо жишээлбэл энэ комплект гэдэг энэ бүүст байж байна. Энийг сунгахдаа энэ жишээ нь lifetime гэдэг тохиргоо бооз. Энэ тэгэхээр $25 хүртэл яваад зогссон байгаа гэсэн. Тэгэхээр энийг сунгахдаа за $5-оор 5 хоног сунгая гэж үзэл да. Тэгэх юм бол энэ дээр 50 гэдэг өгчнө. За ингээ publish дарчин эхлээд. За энэний дараагаар хугацаагаа сунгана гэсэн үг. Өнөөдрөөс хойшоо 5 хоног гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 29-өөс хойшоо 5 хоног гэдэг чинь 7 6 5 4 гэсэн үг. Ингээ publish дарчин гэсэн үг. За энэ болохоор нийт хугацааны төсөвтөр бол сунгаж байгаа тохиолдолд одоо ингээд гараад ирнэ гэсэн үг. Нэгсэндээ $25 дээр $25 нэмнэ гэсэн үг. Одоогийн сүүл зогсон бүүстэн дээр гэсэн үг. За хэрвээ өдрийнхөр бүүст хэрвээ явж ивэл энэ өдрийнхөр гэсэн үг шүү дээ. Өдөрт daily дээр $3 явж илаа гэж бодоход хугацааг л хойш нь сунгана. Хэд хоног сунгах гэж байгаа. 7 хоног сунгах гэж бол 7 гэд хугацаа хойш нь сунгаад болоо. Өөр юм байхгүй.